Би бол нөгөө археологи талаас нь яг анх олдврыг олж илрүүлэх, за түүнийг сэргээн засварлах, олон нийт танилцуулах, одоо оригинал уг хөгжим зэсэг байгаа шүү дээ, тэр одоо жаргалан дайрхны ятгах хөгжим, энийг бол археологийн талаас нь судлах ажлыг гардаж хийсэн байна. За манай гамп хөрөв бол яг энийг одоо Алтай ятг болгож энэ оригинал олдвор дээр суурлаад одоо энэ хөгжим зэсгийг бол бий болгож бүтээсэн байна. За энэ зам нь бол нэлээд урт байсныг би бол мэднэ. Анх одоо 15 жилийн өмнө бид тээр ингээ уулзаад 2008-9 онд бол анх удаа уулзаад энэ хөгжмийн талаар хэлцэж яхад эхлээд бол бид нар чинь баг энийг бас нэг морин хууртай төстэй юм шиг тэр чинь морин толгойтой шүү дээ. Морин хуур ч юм уу гэд яаж исэн. Дараа нь бол хөгжмийнхаа зэмсгийн мөн чанарыг ойлгосон, төрөл ангиллыг нь ойлгосон. Одоо бид нар их хаана хүрчээд байна гэвэл ер нь бол гамп хөрөв маань ажил та. Одоо хаана хүрчээд байна гэвэл эн чинь 300 гаруй одоо хөгжим чинь тоглолдог тийм хангачтай дөрвөн чуулга байгуулагдсан. Зөвхөн Монгол төдийгөө одоо гадаадад одоо салбар чуулгуудтай болцсон ийм одоо хөгжим зэсэг болжээ. За эндээс харахад бол Монгол соёлын одоо хөгжмийн соёлын өвийг бол баяжуулахад онцгой ийм үүрэг гавьяа гүйцэтгсэн, гавьяа байгуулсан гэж би бодож байгаа гамп хөрөвгээ. Ийм хэмжээний бол хувь нэмэр оруулсан одоо судлаач бол ховор байдаг хаа гэж бодож байгаа. Хөгжмийн олдварч тэр одоо эртээр үеэс л манайхан хэрэгжилжсэн байна тий. Тэгэд энэ нь юу н ахуй соёлтой маань яаж холбогддөг юм бол. За энэ хөгжим зэсэг чинь энэ ятан хөгжим чинь тэр нэг ордны энэ том хөгжмүүдээс бол эрс ялгаатай. Ийм нүүдлийн аяны явцад хэрэгж болох үс юм авсаархан хэмжээтэй байхгүй юу. Тэгэхээр яг манай нүүдлийн ард түмний одоо энэ ахуй амьдралтай бол маш их толботой юм билий. Тэгээд гаргаж байгаа хөг аялгуу нь бол бидний ойлголт төсөөлж байгаас хамаагүй илүү баялаг олон их гүнзгий ийм хөг аялгуутай. Тэгээд манай Алтай нутгийн одоо гол үндсэн одоо гайхамшигт хөгжмийн төрөл бол одоо туйл шүү дээ, тий. Туйл хайлах энэ явцад хамгийн их нийцсэн ийм одоо гоё хөгжим зэсэг байт юм байна. Саяас одоо Монгол үндэстний хувьд ч юм уу тий чавтаст хөгжим хүчтэй дундаа одоо морин хуур, Алтай ятг хоёр байна гэж энэ талаар таас. Тий, одоо манай үндэсний хөгжмийн одоо чуулгах, за түүний бүрэлдэхүүн хөгжим зэсгүүдийг харахад бол цэвэр Монгол гэх юм уу, тэгээ бусад одоо Зүүн Азийн өөр ард түмнүүтэй хуваалцдаггүй хөгжим зэсэг бол морин хуур байгаа тий. Дээр нь бол хоёрдугаарт нь бол миний бодлоор Алтай ятг байна. Алтай ятг бол хинж булаацдаггүй. Одоо шанц хөгжмийг юу гэх юм одоо өмнөд хөршийнхэн тийм хуучрыг бол өмнөд хөршийнхэн бас манад байдаг гэж хэлэх бах тийм ээ. А гэтэл Алтай ятгийг бол хинж тэгж хэлж чадахгүй, морин уурыг хэлж чадахгүй. Энэ бол жинхэнэ одоо Монгол нүүдлийн үндэсний одоо унган хөгжим зэсэг байнамаа. Ингэснээр бол манай хөгжим зэсгийн соёлыг маш их баяжуулсан явдал. Одоо ингээд олдврыг амьлуулах гэж сая бас ярьж байсан тий. Тэгээ энэ нь ер нь яг манай үндэстний хувьд хэр ач холбогдолтой зүйл юм бол ер нь энэ өв соёл гэдэг хэр чухал юм бол одоо ингээд даяаршиж штэ тий дэлхий. Тий одоо хөгжмийн соёлоос гадна ер нь бол археологийн соёл одоо байхгүй байна гэж бодож байгаа байхгүй юу. Юуны өмнө. Тэгэхээр бид нар баг одоо байгаль орчинтой зөвлөл эзгүй цөл байгаа юм шиг болно. Манай энэ унган соёлоо аваа хийчихвэл. Тэгээ энэ соёл байж биднэрт одоо орших юм үндэс бий болж байгаа. Энэ өв сургам бол ой мод, ус, тийм ээ, нуур, гол мөрөн, за тэгээд ан араатан амьтад энэ биднийг тойрон хүрээлж байгаа энэ одоо хүрээлэн байгаа орчныг бид нар бол соёлтойгоо зүйрлдэг байхгүй. Энэ соёл байж бид нар оршин амьдрт юм байна. Энэ байж бид нар одоо энэ агаар амьсгалдаг шиг ингэж амьсгалдаг юм байна. Энэ байж бид нар ер нь бол өөрсдийгөө нэгдмэл гэдгийг ойлгох юм байна. Монгол үндэстэн чинь ингээд тараад бутраад явчих. Янз янзын соёлын нөлөөнд автаа зарим солонгос соёл, зарим Америк соёл, зарим хятад соёл ингээд тал тал тийшээ манай үр хөвгтүүд залуу үеийн ингээд тараад явчихвал яах юм. Эднийг юу нэгтгэж байгаа? Юу эргэж Монгол руу авчирдаг юм? Тэр чинь биеийг нь биш сэтгэлийг нь шүү дээ, тий? Сэтгэлийг нь юу авчирдаг гэвэл энэ соёл юм байна. Тэр дундаа энэ одоо манай энэ уламжлалт өв соёл, энэ ардын дуу хөгжим, энэ одоо эртний уламжлал, тэгээд энэ бит соёл, археологийн өв энэ биднийг бол нийлүүлж авчирдаг юм байна гэж ойлгож байна.